Эрхэм үзэгчдээ цаг мэдээллийн хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна. За энэ өдрүүдэд улсын их хурлаар Төв банкны тухай хууль хэлэлцэж байгаа. За иймээс энэ удаа бид Төв банкны хуулиар иргэн тойрондох мэдээллийг үзэгч та бүхэнд өгөхөөр зочноо орж ирүүлээд байна. Энэ оройны зочин Монгол банкны дотоод аудитын газрын захирал Аюуш. Орой минь төргий. За тэгээд Төв банкны тухай улсын их хурлаар хэлэлцэгдэж байгаа. Энэ зарим тодруулга өгөөч таны зориуд урьлаа. Монгол банкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдал гэж томьёолсон. Гэсэнт нь одоо улсын их хурлын хэлцүүлгийн явц болохоор үндсэн зорилтыг одоогийн байгаагаар нь буюу төгрөгийн тогтвортой байдал гэдгээр одоо үлдээх хэрэгтэй гэсэн шүүмжил өрнөсөн. Тэгээд одоо үндсэн зорилтын одоо үнийн тогтвортой байдлыг тодорхойлохын ач холбогдол нь яг юу гэж үзэж байна? Бид нар энэ банкны хуулийг боловсруулахдаа дэлхийн 116 орны банкны үндсэн зорилтыг судалж харж хууль тогтоомжийг харсан. Тэгээд энд харахад бол бараг 86 нь үнийн тогтвортой байдал гэж. Ерөнхийдөө тэр чигээрээ дэлхийн жишээг хандах бол үнийн тогтвортой байдал руу чиглэж байгаа. Үнийн тогтвортой байдал гэдэг маань өөрөө ер нь Төв банк, аливаа улс орны Төв банк маань улс орондоо гүйцэтгэх туслах одоо гол зүйл бол үнийг тогтвортой байлгаснараа одоо иргэдийг ялангуяа нийгмийн эмзэг давхаргыг хамгаалах гол нөлөөг үзүүлэх ийм ач холбогдолтой байдгаа гэж одоо үздэг. Энэ утгаараа үнийг тогтвортой байдал, үнийн тогтвортой байдал гэдэг маань ерөөсөө шууд инфляц шүү дээ, тийм ээ. Тэр одоо инфляцийг тодорхойлдог одоо манайд бол 330-аад нэр төрлийн бүтээгдэхүүн байдаг. Тэрний одоо 40% нь импортын бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр энэ үнийн ерөнхий түвшин маань тогтвортой байх юм бол алсуураа энэ маань эдийн засгийг дэмжиж өгдөг, тийм ээ. Бизнес эрхлэгчид маань бас тооцооллоо, ирээдүгөө төсөөллөө хийхэд бас энэ маань үн тогтвортой байна гэдэг маань бас эдийн засгийг ач холбогдолтой байдаг. Иргэд ч гэсэн энэ маань одоо ирээдүйдээ итгэлийг бас өгч бий болгож идэг ийм чухал зүйл байдаг л та. Хуулийн төсөл батлагдсанаар одоо Төв банк валютын ханшийн талаар яг ямар бодлого баримтлах вэ? Ханшийг орхино гэх болгоомжл бас байх шиг байна. Ер нь ханш бол энэ үнийн тогтвортой байдлыг оруулахгүй гэдэг нь ханшин дээр л ирээд байна л да. Гэтэл ханшийг Монгол банк алсуураа ер нь хизээч орох боломж байхгүй. Үн гэдэг юмны маань одоо 40% гэтэл ханш байгаа байхгүй юу? Инфляц импортын бүтээгдэхүүн дээр одоо бүтээгдэхүүний 40%, инфляцийн сагсны 40% гэхэр чинь л ерөөсөө ялцчихгүй ханш ерөнхий бодлогоор авал ханшаас бол ангид байхгүй л байхгүй угаасаа тийм. Тэгэхээр хуулийн төсөл Төв банк төсвийн шинжтэй арга хэмжээ хэрэгжүүлэхгүй гэж тусгасан бас зарим нэг шүүмжил үүссэн. Үүнээс гадна ер нь Төв банкнаас засгийн газартай харилцаанд ямар хязгаарлалт зохицуулалт тусгаж өгч байгаа энэ хууль. Төв банкны бие даасан хараат тус байдлыг тодорхойлдог одоо дөрвөн үндсэн индексийн нэг нь бол одоо энэ засгийн газар улс төр улсын их хурлын энэ хараат тус байдал орж ирдэг л дээ. Тэгээд манай одоогийн Төв банкны үйлчилж байгаа хуулиа 17, 18, 31-р зүйл маань угаасаа засагтай хэрхэн харьцах вэ гэдэг асуудыг тодорхойлж байгаа. Энэ дээр бид нар 23-р зүйлийн хориглох юм хэмжээнд дээр бол засгийн газар зөвлөмж чиглэл өгөхийг Төв банкнд хориглоно л гэсэн заалтыг одоо тусгаж өгсөн. Тэгээд энэ маань одоо дэмжигдэх хэсгийг бас мэдээгүй. Ер нь ингээ хилцүүлийн явцад харж байхад Төв банкны удирдлага хариуцлагаа зугатаах гэдэг нь удаа гэх шүүмжлэг нэлээд бас дагуулж ирсэн тий. Тэгэхээр үүдгийн Монгол банк бодлого үйл ажиллагаа олон улсын жижиг нийцүүлэхийн тулд мөнгөний бодлогын хороо, хяналт шалгалтын хороо удирдах зүйлийг байгуулж бодлогын шийдвэрийг хамтын удирдлагын зарчмаар одоо нийцүүлэхээр болсон гэж зааж байна. Энэ Төв банкны одоо төсөл маань уг нь одоо орж байгаа төсөл маань зугатаах биш, эсвэргээрээ Төв банкны ерөнхийлөгчийг Төв банк илүү хариуцлагатай болгох чиглэл рүү. Одоо бол одоо Төв банкны ерөнхийлөгчийн шийдвэр гаргалт бол одоо дээрээ байхгүй бүхэл юмыг өөрөө ганцаараа дангаараа шийдвэрлэх эрх тэр маш өргөн эрх мэдэлтэй байгаа. Энийг тэр мөнгөний бодлогын хороогоороо хувьж хамтын шийдвэр гаргалтаар хийж байгаа. Гэхдээ хамтын шийдвэр гаргана гэдэг маань одоо хамтаараа тэр 7 хүн л одоо юу гэдэг мөнгөний бодлогын хорооны 7 хүн орно гэсэн үг ш. Эцсийн хариуцлагыг Төв банкны ерөнхийлөгч өөрөө хариуцахаар зохицуулалт нь тийм байгаа. Энд одоо илүү хариуцлагажуулсан, илүү одоо юу гэдгийг эрх хэмжээг нь хөнсөн ийм зохицуул. Нэг эрх мэдэл байсан юм. Нэг эрх мэдэл байсан. Бага одоо л яваад байна гэсэн үг тийм. Дангаараа шийдэх боломж нь байна гэдэг байгаа. Тийм. Мөнгөний бодлоготой холбоотой бодлогын том шийдвэр гаргалтыг бол бодлогын хороогоор орно. Банкны хяналт шалгалттай холбоотой шийдвэр гаргалтууд бол заавал банкны хяналт шалгалтын хороогоор нь орно. Ингэж шийдвэр гаргалтууд нь явна. Ганц хүний шийдвэрээр явахгүй.
байхгүй. Гэхдээ эцсийн хариуцлага бол Монгол банкны ерөнхийлөгч тэр. Төв банкны ерөнхийлөгч, тэргүүндэд ерөнхийлөгч гэдэг хүмүүсийн нэг цалингийн асуудал нэлээд бас одоо хэвлэл мэдээлэл хэрэглээс үлдэх нэг асуудал дагуулад байна тийм. Тэрхий их өндөр болох гэдэг гэдэг ч юм уу. За яг би төрд ажиллаж байгаа албан хаагчид маань би хувь хүнийхээ зүгээс ч гэсэн тий албан хаагчид маань хийж байгаа ажилдаа хүлээж байгаа хариуцлагадаа тохирсон цалинтай байгаасаа энэ маань өөрөө бас эрүүл байхын үндэс юм а гэж хардаг. Энэ Төв банкны 3 ерөнхийлөгч маань төрийн албаны хуулиараа төрийн тусгай албан хаагч буюу одоо төрийн цалингийн жишгээр явдаг. За энийг бол одоо бас ижил түвшний байгууллагуудын жишгийг харгалзаад улсын их хурлаас одоо тогтоодог байхаар төсөлд оруулж өгсөн. Би одоо нэг кейс ярьчих уу. Би 10 жилдээс 9 дугаар ангид байсан юм а. Тэгэхэд одоо тэр нөгөө зах зээлд шилжээл яг л нэг хэцүү үе байсан. Тэр үед манай багш маань, ангийн багш маань нөгөө одоо хурал хийгээл нэг хүүхдийг загнахгүй юу нилээд л ширүүн зэмлүүлсэн. Нөгөө хүүхд маань их л уурлаад түнтэйгээл босч ирсэн ээ. Багш руу өнгөсөн. Та өрөөсөн гутлын цалин авдаггүй ээжиж. Тий шүмжилжсэн. Тэгээд энэ арилжааны банкнуудад хяналт тавьдаг ийм одоо том чиг үүрэг хариуцлагатай хүмүүс маань бас цалин бас ядаж одоо тэдний жишгт биш юм а гэхэд бас хуулийн төслүүд яг тэгээд заагаад өгч байна тийм их хурл тогтооно. Их хурлаас тогтооно гэж. Их хурл маань бас энэ ижил төвшний чиг үүрэгтэй байгууллагуудын бас цалингийн жишгийг харгалзаад шийдээсэ гэсэн үднэс тэрийг оруулж өгсөн. Гэхдээ энийг бол тэр арилжааны банкуд авдаг шиг тэмцэл авна гэсэн. Тэрийг их хурл тогтооно. Тэрийг бол зүгээр бас харгалзуулж болно гэсэн зүйл байгаа тийм. За өөр миний асуугаагүй таны зүгээс нэмж хэлэх зүйлээ бидний бас ярилцах цаг дуусч байгаа учраас яг энэ Төв банкны хуультай холбоотой зүйлүүд бас гараад байгаа шүүмжилж юм уу тодорхой хэлэх зүйлээ. Энэ Төв банкны хууль маань одоо Төв банкны ерөнхийлөгчийн эрх хэмжээг илүү одоо хомж хязгаарлсан шүү илүү хариуцлагажуулсан за нэг хүн дангаараа шийдвэр гаргадаг хамтын шийдвэр гаргадаг болсон за тэгээд бүтэц удирдлага зохион байгуулалтын хувьд илүү оновчтой болсон ийм нэмэлт өөрчлөлтийн хуулиар маань орж байгаа тэгээд Төв банк болон энэ банкны хууль тогтоомжвол бас их улс төрчид идэг сэдв бишээ энэ бол бас төрийн эдийн засгийн тэр аюулгүй байдал том хэмжээний хүрээг шийдвэрдэг учраас тийм бас тийм буруу мэдээллийг бас бити тараагаасаа яг үнэхэрийн сонирхол судлал яг хуулийн төслийг хараад уншаасаа тэн дээр одоо шүүмжлэхээр юм байвал мэдээж одоо энэ ажил их хурл дээрх ажлын хэсэг их хурлынхан маань шийдвэрлэх баха. Зайлшгүй яг энэ банкны хууль батлах шаардлага байсан үү те? Зайлшгүй шаардлагатай гэж үзээд энэ маш олон судалгааны ажлууд хийгдсэн энэ дээр тэрийг нас хүмүүс харж үзэх юм бол манай 16 орны туршлага. Тий, тэгээд манай санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш нар маань ч гэсэн судлаад энд хуулинд өөрчлөлт орох ёстой байна. Ялангуяа шийдвэр гаргалт нь нэг хүний шийдвэрээр бүхэл бүтэн улсын мөнгөний бодлого явж болохгүй гэдгийг л тий энд бол зайлшгүй орох өөрчлөлт бол зайлшгүй шаардлагатай байсан. За баярлалаа. Тэгээд бид ярилцсан цаг дуусж байна. Тэсний цагт оролцож хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Их үзэгчтэй энэ оройны зочин Монгол банкны дотоод авалтын газрын захирал Аюурш байла цаг мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна.